За сүүлийн үед Эрдэнэ төлбөртэй холбоотой томоохон дүүлэн нэгдээд байгаа нь Стандарт банкын төлөх ёстой 100 гаруй сая Америк долларын үрийн асуудал юм а. Жастин Батхуу алтан нарийн төрийн өндөр албан тушаалтнуудын дэмжлэгээр олон овоодын ард газарт хөрөнгө оруулахаар зээлсэн гэх энэ мөнгийг Монголын ард түмний үйл төлсөн давхраар төлж барагдуулах болтой. Ер нь өнгөрсөн 5 жилийн байдлаар төрийн өмчит компаниудын алдагдал 100 гаруй тэрбум төгрөг болсон байна. Гэхдээ төрийн өмчит компани болон алдагдaltaй ажилласан уу гэвэл үгүй юм а. Тухайлбал Монгол Росцвет Мед компани 2014 оноос эхлэн борлуулалтын хэмжээгээ жил дараалан өсгснөөр 2014 онд 3.5 тэрбум төгрөгийн ашиг олж байсан бол 2017 онд нийт 15.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Одоо тус компани техник технологи төхөөрөмжийн хүчин чадал өссөн. Ажилчдын нийгмийн асуудал шийдэгдсэн бол үйл ажиллагааны цаг хүрээ өргөдсөн тул цаашиж улсын төсвөд хөрөнгө төлрүүлэх үр ашигтай ажиллах боломжтой болсон байна. Тэгэхээр бид төрийн өмчит компаниуд угаас алдагдaltaй ажилладаг гэсэн хэвшмэл ойлголтоос салах, төрийн өмчит хохирол учруулсан шахаа 8 хийсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох, Монгол Росцвет Медийн сайн туршлагын нэвтрүүлбэл эдийн засгаа өргөжүүлэх, арга дэргэдийн амжиргааг дээшлүүлэх бүрэн боломжтой гэдг нь харагдаж байна.